танд яг одоо Unitel Group-ийн бүүвэ хөтөлбөрийн сонсдог үлгэрийн төвөр хүрч байна. Чонва долоон ишиг. Эртээ урдын цагт эрх танхил долоон ишигтэй илдэг сайхан ааштай нэгэн ямаа байжээ. Түүнд нял хонгор ишигнүүдээс нь өөр нандин эрдэнэ үгүйг нь. Ямаа нэгэн удаа өвсний шимтээ усны тунгалагт идээшлэхээр явахдаа ишигнүүдэн дуудаад инхри үрс минь ээж нь явлаа. Хүүхдүүд минь чонноос болгоомжлоорой. Араатан чон ороод л ирвэл аристэ үстэй ч залгичихын шүү. Хорлолтой тэр амтэн ямар ч дүрд хуурчсан байж мэднэ. Хууртва тэр хахир бүдүүн дуутай хар саарл хөлтэй гэдгийг та нар мэдэн шүү дээ. Ээж хэлжээ. Тэгтэл ишгнүүд нь зүгээрээ санаа зовлтгүй зөндөө их яргуу авчираарай. Өөдгүй муу чон ирвэл үүдээ бид нээхгүй хэмээн зэрэг майлдаж гинэ. Ээж нь тэднийхээ цаваа дунд баясаж инхрийлж нэгэнтээ майлж хадал замдаан гарчээ. Удаачгүй байтал тэдний хаалгыг хэн нэгэн тогшиж инхри үрс минь хаалгаа нэ ээж нэрлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү сагс дүүрэн яргуу авчирлаа хийжгэн шүү. Харин ишигнүүд хахир бүдүүн дуугаар нь чон байна гэд төвггүйхэн таньчихжээ. Тэгээд хаалгаа бид нээхгүй хайртай ээж маань инхри зөөлн дуутай харин та бол хахир бүдүүн дуутай чон л байна шүү дээ хийж майлдаж гин. Чон за гайгүй дээ та нарыг хийж өгүүлснэн хүнсний мохолог руу харайлгажээ. Мохологоос тэр түүхийн өндөг авч уугаад дуугаан шингэрүүлж гин. Чон эргэж очоод хаалгын тогшиж инхри үрс минь хаалгаа нэ ээж нэрлээ. Та нартаа дэлэн дүүрэн сүү сагс дүүрэн яргуу авчирлаа хийж шингэн дуугаар хэлжээ. Ингэж хэлэхдээ чон урд хөлөө цонхон дээр тавьчихсан байсныг ишгнүүд олоод харчихаж тэгээд тэд хаалгаа бид нээхгүй хайртай ээж минь цагаахан хөлтэй харин та бол хар саарл хөлтэй хатуу сэтгэлд чон л байна шүү дээ гэж майлдаж гин. За гайгүй та нарыг залгихтаа л нэг залгина гэж чон үгэлсээр өвгөн талхчныг очжээ. Тэгээд талхчнд ёох би хөлөө гимтээч хэлээ алив зуурсан гурил хурдхан шиг түрхээд гэж гин. Өвгөн талхчин зуурсан гурилыг чонын хөлөнд зузаан гихчин түрхэж өгчээ. Дараа нь чон тэрэмчин дээр очоод хөлн дээр минь хуурай гурил цацаадах гэж гин. Тэрэмчин эзэний энэ залтай амтэн хэн нэгнийг мэхэлхэл гэж байна да гэж бодоод үгүй чадахгүй гэж гин. Альвэ хурдл шанаг гурлан харамлаад байвал чамаагч гисэн идчихин шүү гэж чон сүрдүүлэхэд тэрэмчин айсандан шанаг гурлан санд миндэд цасаж өгөөд явуулчихж гинэ. Гайхал саарл 3 дахь удаагаан ирж хаалгын тог тогшоод инхри үрс минь хаалгаа нэ ээж нь та нартаа дэлэн дүүрэн сүү сагс дүүрэн яргуйтай ирлээ хийж инхри ялдам дуугаар хэлж гинэ. Эхлээд бидэнд хөлөө зүйл ээж минь мөн эсхийг мэдий хийж ишгнүүд майлдаж гин. Чон хөлөө цонхон дээр тавихад хөлн цагаан харагдаж гин. Ишгнүүд ээжигээ гэж итгээд үүдээ нээчихлээ. Гэтэл хэн орж ирсэн гэж бодноо. Араа шүдэн ярзайсан жартгай саарл чон байлаа. Ишгнүүд сүнсэн зайлтал айж нэгэн ширээн доогуур, хоёр дахь нь орон доогуур, гурав дахь нь пишин дотор, дөрөв дэх нь тогооны савнд,
5 дахь нь шүүгээнд, 6 дахь нь угаалтуур дотор, 7 дахь нь ханын цагны гэрэн дотор харин орж нуугдацгаалаа. Чон тэднийг хүй хай гэхийн зургүй олоод нэг нэгээр нь залгиж орхилоо. Харин хамгийн жижиг ишг нь цагны гэрэнд нуугдсныг чон анзааралгүй орхижээ. Ховдог саарал чон гидсийн дааж ядан алхасаар гэрээс гарч нэг модны ёроолд хэвтээд хахир муухай дуугаар хорхирон унтаж гинэ. Тэгтэл удалгүй инхрийхэн шигнүүддэн яран шавар шогшсоор их яма иржигэн шүү. Хөрхий яма гэтэл юутай авчирсан гэж хаалгууд нь дэлгэгдэж хамаг ширээ сандал нь яйж ийж химхрээд сав суулга орд ирэн шалаар нэг хөглөрч гсэн байх юм гин. Ишигнүүдээ яма ирээд олсонгүй. Нэр зүсэр нь дуудавч нэгэн ч хариу алга гин. Харин тэгтэл хамгийн бага ишиг нь хайртай чи минь би цагны гэрэн дотор байна хэмээн дуулдах төдий майлж гин. Ээж нь түүнийг гаргаж автал айсан дан бүр бөмбөлцөл чичирч бөмбөртөл уйлаад аимшигтай чон ах ихч нарыг маань цүмийн залгичсан гэж хэлж гин. Хөрхий их нь тэднийхээ хойноос хичнээн их уйлж харуулсан гэд саннаа. Түүний гашуудан уйлсаар гадагш гарахад бяцхан ишиг нь араас нь дагжээ. Яма гэрээсээ гараад ойролцоох модны ёроолд нэгэн бүдүүн саарл юм хэвтэж байхыг олж харлаа. Ойртон очвол нэг чон модны ёроолд хэвтээд мөчөр чичиртэл хорхирон унтаж байна гин. Сайтар ажиглавал түүний голийж цүдийсэн гэдсэн дотор нь ямар нэг юм хөдлөх ажээ. Тэнгэр минь, хүүхдүүд минь амьд байгаа юм биш үү гэсэн бодол ямаанд төрж ишгэн гэрлүгэн гүйлгэж утас зүү хутаг авчруулжээ. Тэгээд ухаангүй унтаж байгаа чонын гидсийг зүсэж орхитол нэг ишгний толгой цухилагин шүү. Гидсийн бүр том зүстэл 6 ишиг нь араасаа нь цууран гарч иржээ. Хомхой чон сувдаглахтан хөөрхий тэднийг бүхлээр нь залгисан нь харин ч аз шүү. Ишигнүүд хайртай ээжээ тэрэн үнсэж халуун ингэрт нь эрхлэн наадаж баярлаж дэвхцэж гин. Инхри хонгор үрстэйгэн эсэм минь дуулдсандаа баярлсан яма нулимсан арчаад алив хүүхдүүд минь чулуу түүгээдэр аимшигтай энэ араатан сэрхээс өмнө гидсэнд нь чулуу чихэд ойчхой гэж гинэ. Ишигнүүдэж яахын зуургүй баахан чулуу түүж ирээд чонын гидсэнд багтах чинээгээр нь чихэжээ. Яма гидсийн ойж байхад чон яргалан зүүдэлсээр л унтаж байв гин. Унтаж нойрн хансан чон босоод иржээ. Гидсээр нь дүүрэн чулуу байгаа болохоор ам нь их цангасан байж гин. Чон ус уухаар худаг руу явлаа. Түүний алхах тоолонд гидсэн дэх чулуунууд нь харшилдан мөргөлдөж хөлн гойвилж байв гин. Тэр худаг руу очих замдаа ходоод гидсэн дотор маань харшин дуурах нь юу вэ? 6 ишиг гэж бодсон чинь чулуу шивдэ. Чааваас гэж үглэн явж гин. Тэгээд чон худгийн дэргэд очоод ус уухаар тонгойтол гидсэн дэх хүнд чулуундан татагдан худагт унжээ. Ишигнүүд түүнийг очиж үзээд чон үхчихжээ, чон үхчихэж хэмээн баярлан майлалдаж ээжтэйгэн худаг тойрон бүжиглэж баясан хөгжил төцгөөж гин. Ингээд эрх танхил 7 ишиг ээжтэйгэн хамт хаюулгүй амар сайхандан жаргав гинэ. Бяцхан үрсийнхэн төсөөллийн ертөнцийг хөгжүүлж Монгол ахуй сэтгэлгээний соёлыг түгээх зорилготой Unitel Group-ийн бүвээ хөтөлбөрийн үлгэрийг хүлээн авч сонссонд баярлалаа.